Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчөд хувьцаат компани цахилгаанаас үүдэлтэй болцошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх өдрөрлөгийг зохион байгууллаа. За нийслэлийн захын хороололд цахилгааны утсыг салаалж авсан зөрчил их гарсан байна. Үүнээс болоод хүний амнаас эрсдэх галт төмөр гарах нөхцөл бас бүрдэж байгааг албаныхан сэрэмжлүүллээ. Иргэн уу цахилгааны утсаан зам дагуу ил задгаа байрлуулснаас болж хинэгний амнаас хохирох эрсдэлтэй байна. Ягаад гэвэл энэ аюултай утсан дээр угаасан хувцас хатахаар тавьжээ. Хэврээ утас шалбарч маслуулаг хүрсэн хүн тогонд цохиулж эрүүл мэнд амь насаараа хохирно. Энэ хальд өнгөрсөн 2 дугаар сараас эхлэн цахилгааны утсаан аюулгүй болох шаардлага удаатараа хүргүүлсэн ч одоо хүртэл биелүүлээгүй. Зөрчлийг арилгуулахаар Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компаниас албаны хүмүүс очиход гэрт 1-15 насны 5 хүүхдэл байлаа. Томчуудын ийм л хэнэггүй хуваа хичээсэн байдлаас үүдэж бусдын амнаас эд хөрөнгө хохирох асуудал гарсаар байгаамаа. Одоо бороо орцсон үед яг энэ дээр хүн гიშх юм бол яг тогон цохиулаад амнасаа алдах энэ эрсдлийг үл яг бий болгож байгаа. Ингээд скотчоор ороцсон. Энэ бол ингээд нар их гарах юм бол бас хайлна. Яг энэ байдлаас болж ингээд ил задгаа утсаанаас болж хүний амнаас эрсдэх аюулгүй байдал ноцтой байдлаар төсөж байгаа нэг хэлбэр бол өнөөдөр энэ дүр зураг нийслэлийн одоо гэр ороллын аль төрхөнд бол түгээмэл байгаамаа. Манай энэ станцтай 42 10-11 дэх шийдгээд байгаа. Энэ шийдэнд бол 6 айл холбогдсон байгаа. Энэ 6 айлын цааталт нэг хэрэглэгч хамгийн багадаа 3 айл цаашаа дамжуулсан. Манай энд бол одоо нийтдээ нэг 50 айл байгаа шүү. Тий, 50 айл. Тий, бүгд салбарлаж авдаг. Одоо ийм өндөр хүчтэй энэ маань очоогүй болохоор тэгэл айлаасаа л авна шүү дээ. Иргэдийн анхаарах ёстой зүйл нь шийднээс гэр сууц руу татсан цахилгааны утас юм. Ингэхдээ эрсдэс цагуур хөрсний өөрчлөлттэй газар нутаг тохирсон утсыг сонгох шаардлагатайг санууллаа. За энийг аюулгүй болгох, за хэрэглэгчд нь бол мэдээлэл өгч одоо энэ асуудлаас солихыг бол анхааруулах. За энэ дээр бол мэрэгжил арга зүйн туслалцаа үзүүлж өөрсдөө бол иймэрхүү байдлаар одоо цахилгааны аюулгүй байдлаа хангаарай гэж зөвлөгөө өгөх ийм үйл ажиллагаанууд зохион байгуулна. Өдөрлөгийн хүрээнд 1000 гаруй инженер техникийн ажилтан нийт 474 дэд станц, 12,000 гаруй тоолуурын нэгдсэн шид, 76,000 гаруй хэрэглэгчийн гадна цахилгаан хангамжийн шугам тоноглолт үйлчлэг хийх юм а. Хамгийн гол нь хэрэглэгчид шийдний утсаа солиулах хүсэлтэд 70 тэгдэр утсанд холбогдох ёстой. Дээрээс нь солиулахад шаардлагатай материалаа өөрсдөө бэлдсэн байх хэрэгтэйг зөвлөлөө.